Манай компани нь 1992 онд Дашванч нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан бол өдгөө дэлхийн шингэрүүлсэн хийн түвшний холбооны гишүүн байгуулга болж Монгол Улсын бүх аймаг, сум, суурин газруудад 60 салбар 16 алба нэгж бүхий 600-аар ажилтнтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдсан цагаас хойш 30 жилийн хугацаанд экологийн цэвэр түвш болох шингэрүүлсэн хийн хэрэглээг нэмэгдүүлэн агаарын мөхөрлөг бууруулах, цүлжилт, байгалуучныг хамгаалах зорилготойгоор хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хийн түвшээр ажилтдаг бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлж хийн түвшний үндэснээ сүлжээг бүтээн байгуулсаар байна. Хийн тулганы хэт захваас хөгжлийн гал бадар мой үндэсний бүтээн байгуулагч Дашванч газ. Бид дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын жишгээр хийн түвшээр ажилдаг усан халаалтын бойлор болон үйлдвэрлэлийн хийн ноцоогоорын угсралт холболт суурилуулалтын олон томоохон төслүүдийг бүгд найрамдах Солонгос улс болон Орос улбаны улсын компаниудаас зөвлөх үйлчлэгийг авч амжилттайгаар хэрэгжүүлээд байна. Сүүлийн жилүүдэд айлуурх аж ахуйн нэгж, сургууль цэцэрлэг зэрэг бүхий л төрлийн хүн хөнгөн үйлдвэрлэлийн дулааны асуудлыг чадварлаг баг хамт олон улсын стандартт нийцсэн технологиор цогц шийдэн ажиллаж байна. За өнөөдөр 2020 оны 11-р сарын 21 өглөө 7 цагт бид нар Молор трейд компани их тамир амралтын зохицуулах газраас та бүхэнтэй мэдчилж байна. 2020 оны 9 сараас эхэлж гүйцэтгсэн нэг ажлыг танилцуулах гэж байна. Энэ нь болохоор засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу халаалтын зуухнуудыг хийн түвшин шилжүүлэх ажлын хүрээнд манай компани их тамир цогцлбарын 3 орон сууц, спорт зал болон амрагчдын байрыг халаах 3 ширхэг тус бүрэн 1 мегаваттын хүчин чадалтай халаалтын зуухнуудыг суурилууллаа. Нийт 88,000 метр куб бүхий энэ байгууламжийг халааж байна. 33 объект энэ байгууламжид хамрагдж байгаамаа. Энэ мэтэр бид нар халаалтын систем хийн түвшийг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэх бүрэн боломжтой. Аль болохоор чирэгдэл багтай хурдан халдаг ийм юмыг бид нэр судалсан. Цахилгааны тал дээр бол ер нь бол баатар зөв захирлын хилдгээр бараг 20% гэхээсээ илүү бараг 50% өндөр зардалтай байхаар тийм байгаа. Аль талын нэлээд судалгаа, бүтэн жилийн судалгаа хийж Дашванч компанига сонгож одоо ингэ ажиллаж байна. Нүүрсээр ажилладаг байсан 100 маань одоо ер нь бол дуу чимээ ихтэй, утаа тортог ихтэй тийм байсан. Одоо бол энэ 100 хорснороо бол дуу чимээч багассан, хажуу авирын айлууд нь ч гэсэн ер нь амгалан сайхан тайван болсон. Дээрээс нь мөн усыг халаах, объектаа халаахад бол маш хурдан шуурхай халааж байгаа. Энэ нь бол манай байгууллагын хувьд ч гэсэн их сайхан таатай ажиллах нөхцөл, хүмүүсийн ажиллах орчин ч гэсэн сайхан болж ирсэн. Цаашид бид нэр Дашванч компанитайгаа хамтраад яг энэ байгаль экологид ээлтэй энэ хийн зуухаа цаашдынхаа өргөтгөлийн ажилд шинжилгээний ажилд нь хийгээд одоо гэрээ контракт төсөв тооцоогоо хийгээд бид нэр явж байгаа. За энэ дээр өнөөдөр та бидний хийдэг ажил бол үндсэндээ зуухны тохиргооны ажил байлаа. За нийтдээ 2.5 мг метр куб CO2 нүүрс төрийн дутуу өслийг яндангаар хаягдсан байна. За энэ хэмжээгээрээ буюу өмнөх одоо нүүрсийн зуухтай харьцуулбал 2250 дахин CO бууруулсан байна. Тэгэхээр энэ хэрээр агаарын бохирдлыг бууруулж байгаа. За нөгөө талаар хөхөр болохоор энэ 1200 стандарт нь тийм үү? Энэ дээр 0 байх нь шүү дээ. За хэмжилтийн үеэр зарим одоо зуухнууд дээр хийн зуухнууд дээр хөхөр хэмжигдсэн байна л да. За энэ дээр ингээд одоо хий маань өөрөө пропан бутан газ байгаа шүү дээ. Энэ дээр нэглүүд нь болохоор химийн нэглүүдтэй хөхрийн агуулмж одоо алга байдаг. Гэтэл хаанаас энэ хөхөр орж ирсэн бэ гэхээр бид нар өвлийн өвлөлд энэ Улаанбаатар хотод тэр жигтэй нүүрс төлж байгаа. Энэ нүүрсний шаталтаас үүссэн хөхөр маань орчны агарт байгаа учраас энэ шингэрүүлсэн зуухтны шаталтын үед шаталтын шаардлагатай хүчил дөрвөлтөөр хөхөр оролцсон байгаа. Энэ хөхөр маань одоо шаталтаараа гарч ирж байгаа. За манай гэрээ яарч компани болохоор 2018 оноос өвлийн үлэмжийн төслийг хэрэгжүүлсэн. Манай орн бол цаг уурын нэлээд эрсдэс уурын сул болждаг байгаа. 4 өдрөлд ногоо тарихын тулд хамгийн гол асуудал маань өвөл дулаанаа шийдэх
асуудалтай бид тулгардаг. Тэгээд энэ дулаанаа шийдэх хүрээнд бол Дашванж компанитай хамтарч газар LPG-гээр ажилладаг зуухыг суурилсан байгаа. Мөн бол яг хуу дулаанаас гадна энэ ургамал маань нүүрс хүчний хийх хэрэгэлдэг байгаа. Тэгэхээр Дашванж газрын хамт олон маань бол манай дулааны хэрэгцээг мөн нүүрс хүчний хийх үйлдвэрлэх энэ асуудлыг шийдэж өгч байгаа. За тэгэхээр манай уламжлалт халаалтын шийдлээ бас өвлийн удирдалтаа агаарын бохирдол зэрэг асуудлууд үүсгэдэг байгаа. Тэгэхээр бас бид цаашдаа энэ газыг хэрэглээд явчих юм бол бас энэ агаарын бохирдлын асуудлыг шийдэх боломжууд өргөн байна гэж бид харж байгаа. Тийм учраас Дашванж газыг сонгож энэ халаалтын шийдлүүдийг хийсэн байгаа. Green Art компани одоо технологийн онцгой шаардлагын дагуу одоо ургамалд маань нүүрс хүчлийн хий маш ихээр шаардлагатай болдог. Тэрнийг хангах зорилгоор энэ зуухыг суурилж өгсөн. Энд болохоор хий хангамжийн холболт угсралтыг биднес иж бүснээр хийж гүйцэтгэсэн байгаа. Дашванж компани хэрэглэгчдээс сэтгэл нийцсэн эрүүл аюулгүй амгалан тайван цэвэр цэмцгэр хэрэглээг хорон бүрт хангаа ажиллахын тулд хамтран ажиллагч байгууллагуудынхаа төлөвлөлүүдийг эх орондоо урьж хийсэн бүтээн байгууллагуудаа танилцуулна, тоног төхөөрөмжийнхөө хэвийн ажиллаж буйсгэд хяналт тавин ажилтдаг. Мөн компанийнхаа инженер техникийн ажилтнаа мэргэжүүлэх зорилгоор олон улсын сургуульд туршлага солилцох үйл ажиллагаанд хамруулсаар ирсэн. Үүний нэг жишээ нь Солонгосын Сүкүк гэрмийн төлөөлөгчид Дашванж компаниар зочлоо. Сайн байна уу? Сүгүк корпорацийн борлуулалт хариуцсан захирал Чойж Эжин байна. Монголын зах зээлд сүгүүгийн бүтээгдэхүүнийг танилцуулах боломж гарсанд үнэхээр их баяртай байна. Манай Сүгүк корпорац нь төрөл бүрийн ноцоогоорыг үйлдвэрлэдэг үйлдвэр юм. Сүүлийн үед маш ихээр хэрэглэж байгаа Lomnox ноцоогоороос эхлээд бүх төрлийн ноцоогоорыг үйлдвэрлэдэг. Бид 1980 оноос эхлэн 39 жилийн турш ноцоогоор үйлдвэрлэж байна. Ялангуяа 2000 он гарснаас хойш байгаль орчинд тавих анхаарал нэмэгдснээр шингэрүүлсэн түвшээр ажилтдаг ноцоогоорыг үйлдвэрлэж байгаа бөгөөд Lomnox ноцоогоорын судалгааг хийн зохион бүтээж өнөөдрийг хүртэл 30,000 орчим ширхгийг үйлдвэрлэсэн байна. Бид бүгдээр дахь Солонгос улсын зах зээлийн 70 орчим хувийг нийлүүлдэг бөгөөд гадаадын зах зээлд мөн нийлүүлж байна. Мэдээж Монголоос гадна Япон, Орос улбооны улс, бүгдээр Хятад улс, Вьетнам, энтгэх зэрэг олон улсад тухайн улсын шаардлагад нийцүүлэн экспорт хийж байгаа. Монголын зах зээлд анхлан ноцоогоорыг нийлүүлж эхэлж байгаа хэдий ч цаашдаа зөвхөн Улаанбаатар гэхгүйгээр бусад орон нутагт ч гэсэн нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийн тулд Дашванж компанитай технологийн хувьд мөн борлуулалтын талаарч хамтран ажиллаж байна. Монголын одоогийн нэн тулгамдсан асуудал агаарын болон байгаль орчны бохирдлоос шалтгаалan шингэрүүлсэн хийн түвш газар ажилтдаг ноцоогоорууд ихээр суурилгадасаа гэсэн хүсэл байгаа бөгөөд Дашванж компанитай хамтран ажиллаж Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэж болох ноцоогоор болируудыг нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Хатуу түвш хэрэглэдэг Улаанбаатар хотын хувьд тоосчлт агаарын бохирдол нэн хүнд байгаа энэ үед нийслэлийн захиранаас хатуу түвшний хэрэглээг багасгах арга хэмжээг аван ажиллаж байна. Түүнд тохируулан хатуу түвшийг ашиглан энерги үйлдвэрлэж байгаа үйлдвэр байгууллага зэрэг тохируулан нийлүүлэхээр зорж байна. Манай сүгүүгийн бүтээгдэхүүн дэлхийн шилдэг технологийн шийдлийг нэвтрүүлж чадсанараа онцлог бөгөөд Америкийн нэгдсэн улсаас
тогтохгүй. Европын зах зээл ч гэсэн бидний технологиг хүлээмжшүүрэн хэрэглэдэг. Тиймээс манай бүтээгдэхүүн нь чанар үнийн тал дээр өсөлт төс байж чадаж байгаа бөгөөд Япон, Европын ноцоогоорыг ихээр хэрэглэдэг. Орос, Хятадын зах зээлч ч гэсэн амжилттай нэвтэрч өөрсдийн гэсэн байр сууриа олсон. Тиймээс Монголын агаарын бохирлыг бууруулах тал дээр Дашваншил компанитай хамтран амжилттай ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Бид жил бүр Монгол улс төрч Дашваншил компани ажилчдад сургалт мэдээллийг өгч өөрсдийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаанд үзлэх хяналтыг хийж ажилладаг. Сүүлийн 2 жилийн хугацаанд дэлхийн нийтийг хамарсан COVID-19 салбарын эрсдлээс шалтгаалan Монгол улсад ирэхэд маш хүндрэлтэй байсан. Харин энэ жилийн хувьд цар тахал хэсэг намжсантай холбогдуулан хамтран ажиллагч байгууллага Монгол хэрэгсэлтийн эрх ашигын төлөө маш олон бэрхшээлийг даван туулж явсаар өнөөдөр Дашваншил компанид ирж ажиллаж байна. Хэрэглэгчдээс ч гэсэн Дашваншил компанийн инженеруудын ур чадвар мэдлэгт бүрэн итгэж болох бөгөөд цаашдаа хамтран ажиллахыг хүсье. Зөвхөн Солонгос улсад ч биш, дэлхийн нийтээр агаарын бохирлын нөлөөллийг багасгах тал дээр анхаарлаа ихээр хандуулж байгаа. Ялангуяа Солонгос улсад 1988 оноос эхлэн нүүрс болон дизель ноцоогуураас шингэрүүлсэн хийн түлш газын ноцоогуураар солисон үе байдаг. Одоо ч гэсэн эх жил нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг шат дараалттай хаах шийдвэр засгийн газраас гарсан. Энэхүү шийдвэр нь байгаль орчин болон ард иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч буй төрийн бодлого юм а. Тиймээс Улаанбаатар хотын хувьд ч гэсэн орчны болон агаарын бохирлыг шийдвэрлэхийн тулд зайлшгүй нүүрс болон дизель ноцоогуурыг багасгаж, газан эсвэл цахилгаан халаалтыг илүүд үзэж түүнийг дэмжин ажилласаа гэж хүсэж байна. Тиймээс ард иргэдийнхээ эрүүл мэндийг нэмтэр мөн тавин шийдвэр гаргах төвчний хотын захиргаа засгийн газраас ч гэсэн дэмжиж ажилласаа гэж хүсэж байна. Монгол Улсын хийн түвшний сүлжээг бүтээн байгуулагч Дашваншил компани эх орны хаанч, хиндэж, хизээдж хүч үйлчлэх болно. Хийн тулганы хэт захваас хөгжлийн гал бадар мой. Үндэсний бүтээн байгуулагч Дашваншил газ.